эмнэлгийн мэргэжлийн ёс зүй, харилцааны ур чадвар, орчин үеийн чиг хандлага гэсэн сэдвтэй сургалтыг эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн төв гэсэн төрийн бас байгууллагатай хамтран манай төвөөс зохион байгуулж байна. За энэ сургалтын гол зорилго нь одоо тэгэхээр эмнэлгийн мэргэжлүүдийн ёс зүйн асуудлууд, харилцааны ур чадварын асуудлууд, ёс зүйн алдаа зөрчил асуудлыг хэлэлцэж үүнээс хэрхэн сэргийлэх вэ? Яаж харилцааны ур чадвараа сайжруулах вэ гэсэн чиглэлээр эмнэлгийн мэргэжлүүдийн мэдлэгийг дэвшлүүлэхэд оршино. За эмнэлгийн мэргэжлүүдийн зайлшгүй эзэмших ёстой гол суурь ур чадварт бол харилцааны ур чадвар ордог. За хэдийн эмнэлгийн мэргэжлүүд маань өнөөдөр эмнэлзийн ур чадвартай сайн суралцсан байдаг хэдий ч бас харилцааны ур чадвар дээр төдийлөн бас ахиц гардаггүй. Энэ нь юугаар илэрхийлэгддэг вэ гэхээр эмнэлгийн тусам зөвшөөрөлтөө үзүүлж байгаа байгууллагуудын үйлчлүүлэгчээс авсан сэтгэл ханамжийн судалгааны дүнг хараад үзэхэд бол дийлэнхтэй бол эмнэлгийн мэргэжлийн харилцаа ёс зүйн асуудлууд хөндөгдсөн байдаг. Тэгэхээр бид хэд маань хэдий мэргэжил ур чадвартай одоо амжилттай сайн мэдлэгтэй ур чадвартай байсан ч гэсэн ёс зүйтэй харилцааны маш сайн ур чадвартай байж иж үйлчлүүлэгчдээ бол сэтгэл ханамжтай үйлчлэгээ үзүүлэх ёстой. Иймээс бид нар энэ лүү чиглэж энэ сургалтыг зохион байгуулж байгаагаар өнөөдрийн сургалтын онцлог нь юм байна. За энэ сургалтыг бид нар энэ эмнэлгийн мэргэжлийн хөгжлийн төрийн бас байгууллагатай хамтарч улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хотод мөн хөдөө орон нутагт 17-аас 18 байгууллага эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулна. Өнөөдрийн сургалтанд эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд мөн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын харьяа хувийн байгууллагуудын мэргэжлүүдийг хамруулан нийт 180 гаруй эмнэлгийн мэргэжлүүд хамрагдан оролцож байна. За өнөөдөр эрүүл мэндийн яамны ёс зүйн хяналтын хороо, эрүүл мэндийн хөгжлийн төв, эмнэлгийн мэргэжлийн хөгжлийн төвтэй хамтран эмч эмнэлгийн мэргэжлийн ёс зүй олон улсын чиг хандлага гэсэн сургалт семинарыг зохион байгуулж байна. За семинарын гол зорилго бол одоо өнөөдөр эмнэлгийн мэргэжлүүдийн донд тулгамдаад байгаа ёс зүйн холбогдлолтой эрх зүйн зохицуулалт ямар байна? Ёс зүйн чиг хандлага олон улс цаашдаа Монгол улсад төдийгүй яаж хөгжих үү гэдэг талаар мэргэжлүүд ярилцж байна. Өнөөдөр энэ манай семинарын үйл ажиллагаанд хууль эрх зүйн чиглэлийн хуулийн мэргэжлийн хүмүүс ирсэн байна, социологчид ирсэн байна, харилцааны ур чадварын чиглэлээр мэргэжсэн хүмүүс ирсэн байна, удирдлагын академийн багш нар ирсэн байна. За манай эмч эмнэлгийн мэргэжилтнүүд ирсэн гэдэг өргөн цар хүрээтэй болж байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр эрүүл мэндийн салбар тулгамдаад байгаа эмч эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн дагаж мөрд хэм хэмжээг яаж сайжруулах вэ гэдэг тал дээр л ярилцах ийм зорилготой семинар болж байна. Тэгэхээр энэ 2017 онд бас эрүүл мэндийн яамны ёс зүйн хяналтын хороо бол эмч эмнэлгийн мэргэжилтний мөрд ёс зүйн дүрмийг шинчилсэн. Өөрөөр хэлбэл эмч эмнэлгийн мэргэжилтний дагаж мөрдөх зан харьцааны болон зан суртахууны хэм хэмжээг баталж гаргасан гэсэн. Нөгөө талаар бол цаашдаа бол ёс зүйн хяналтын хороо бол соён гэгэрүүлэх үйл ажиллагаа. Ёс зүйн зөрчил гаргацсны дараа арга хэмжээ авахтай гол нь биш. Ёс зүйн зөрчил гарахаас үдсэн сэргийлэх, ёс зүйн зөрчил гарахгүй байх соён гэгэрүүлэх үйл ажиллагааг төлхөө хий гэсэн ийм зорилттой ажиллаж байгаа. За энэ сургалтанд би одоо анх удаа оролцож байна. Ингээд мэргэжлэрээ ажилласнаас хойш ер нь ийм сургалтнуудад анх удаа оролцож байгаа маш их таалагдж байна. Тэгээд надад хамгийн их таалагдсан сэдвийг сая удирдлагын академийн Бадралмаа ихчийн ярьслага маш их таалагдлаа. Тэгээ бас судалгаа хийх шаардлагатай юм байна. Бид нэр одоо цаашаа өсөж дэвжих залуучууд судалгааны ажил, тэгээ ажилдаа дуртай байх энэ бол маш чухал юм байна гэдгийг ойлгож авлаа. Тэгээд энэ сургалтыг зохион байгуулж байгаа бүх нийт оролцогч хамт олнууд ажилчдад баярлалаа илэрхийлье.